Хоёрдугаар хэсэг өөртөө төвлөрөх нь хувиа хичээх үзэл биш, харин сэрэлт юм. Энэ хүч чадал зөвхөн зөв чиглэл буюу өөрийнхөө дотоод аялал руу чиглэсэн цагтал утга учиртай болно. Энд л олон хүмүүс алддаг. Тэд өөртөө төвлөрөхийг хувиа хичээх үзэл, бусдыг үл тоомсорлох явдал гэж андуурдаг. Гэвч Карл Юнг танд энэ бол хувиа хичээх үзэл биш, харин сэрэлт юм. Учир нь зөвхөн өөрийгөө олсон цагтл та бусдын төлөө жинхэнэ утгаараа оршиж чаднаа гэж хэлэх байсан. Бид өөрийгөө золиослохыг эрхэмлдэг нийгэмд хүмүүжсэн. Хүүхэд байгаасаа л нийгмийн сайн сайхныг өөрийнхөөсөө дээгүүр тавихыг заалгадаг. Энэ нь зөв сонсогдож болох ч хууршрах үед бид өөрийнхөө сүүдэр болон хуурдаг. Бид бусдад таалагдах гэж өөрийгөө шавхаж өгсөөр нэг л өдөр өөрийнхөө амьдрал харь хүн болсноо олж мэддэг. Үүнийг Юнг жинхэнэ биегээ алдах гэж нэрлэсэн. Өөртөө төвлөрөх гэдэг нь хувиа хичээж бусдаас тусгаарлагдах биш. Харин өөрийн төрөөгөө эргэн очиж холбогдохыг хэлнэ. Өөрийгөө эртний аврах том мод гэж төсөөл. Хэрв та үндсээ хөрс, ус, гэрлэр тэтгэхгүй бол эндэж сүүдрээ өгч чадахгүй. Мод надад хөрс хэрэггүй. Зөвхөн бусдад сүүдэр өгөхөд л болно гэж болохгүйтэй адил. Үнэн хэрэгтээ мод хамгийн түрүүнд өөрийгөө тэжээх ёстой. Энэ бол оршин тогтнох хууль юм. Хүн ч ялгаагүй. Хэрв та дотоод ертөнцөө үл тоомсорлвол удахгүй шавхагдаж сүнслэг туйлдалт буюу burnout тутад хүрнэ. Жирийн нэг жишээ. Хүүхдийн төлөө бүхнээ зориулж буй эхчүүдийг бод. Тэд зогсолтгүй ажиллаж, хоббигоо хайж, эрүүл мэндийж үл тоодог. Энэ хайр бол хүндэтгүүштэй зүйл. Гэвч хүүхдүүд ээжийнхэн ядаргаа, бухимдлыг мэдэрч, хайр гэдэг бол золиослол, төвчээр юм байна гэж ухамсаргүйгээр суралцдаг байна. Харин эсвэргээрээ өөртөө анхаарч, тэнцвэрээ хадгалдаг их хүүхдүүддээ өөр хичээл заадаг. Хайр гэдэг бол өөртөөгөө зохицож, бусдад амар амгалан түгээх явдал юм. Энэ бол Юнгийн онцлсан зүйл. Өөртөө төвлөрөх нь хувиа хичээх үзэл биш. Харин бусдыг гэрэлтүүлэх хүчийг үүсгэдэг. Орчин үеийн сэтгэл судлал үүнийг дэмждэг. Өөрийн хэрэгцээг нэгдүгээр тавьдаг хүмүүс сэтгэл хөдлөлөө илүү сайн хянаж, зөв шийдвэр гаргаж, эрүүл харилцааг зохицлоодог байна. Эсвэргээрээ бусдад таалагдах гэж өөрийгөө үл тоомсорладаг хүмүүс төгшөөр сэтгэл готролд өртгөн их байдаг. Тэд өөрсдийгөө бусдын төлөө амьдарч байна гэж боддогч үнэндээ айдас үл зөвшөөрөгдөх байдлын боол болсон байдаг. Юнг үүнийг сүүдрийн ноёрхол гэж нэрлэсэн. Та хэрэгцээгээ дарах тусам тэр нь алга болдоггүй. Харин улам илүү хүчрхэгжиж, уур бухимдал, атаархал, эсвэл өвчин болон илэрдэг. Тиймээс өөртөө төвлөрөх нь хариуцлага юм. Та өөртөө байхгүй зүйлийг бусдад өгч чадахгүй. Танд амар амгалан байхгүй бол та бусдад бухимдал тарина. Өөрийгөө хайрлахгүй бол та зөвхөн гашуун золиослыг л бусдад өгнө. Өөртөө төвлөрөх нь өөрийнхөө сайн болон муу талыг зоригтойгоор харахыг хэлнэ. Энэ нь өөрийгөө шүүлгүүгээр байгаагаар нь хүлээн авч өсөж хөгжих явдал юм. Хямрал тохиолдох үед татгшоо эргэж чадсан хүмүүс илүү хүчрэхэг болж гарч ирдэг. Учир нь хямрал тэднийг бусдыг дагахаа зогсоож, амьд үлдэхийн тулд өөртөө төвлөрөхөөс өөр аргагүй болгодог. Энэ л сэрэлтийн хаалгыг нээдэг. Опра Уинфриг мэдхүү. Тэр хүчирхийлэл, үл тоомсорлол, ядууралд өссөн. Гэвч тэрээр энэ сүүдэрт идэгдэхийн оронд дотгошоо эргэж, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, өөрийгөө илааршуулж сурсан. Тэрээр шархаа мэрэгэн ухаан болгон хувиргаа гэж хэлсэн байдаг. Энэ бол өөртөө төвлөрөхийн хүчийг харуулсан амьд жишээ юм. Өөртөө төвлөрөх нь хувьсгал бөгөөд ангаагч шинжтэй. Энэ нь бусдын үнэлгээг гордож амьдардаг хуучин хэм маягийг эддэг учир хувьсгалт өөрийн сүнстэй харилцах холбоог засаж сайжруулдаг учир ангаагч юм. Та өөртөө эрч хүч зарцуулж эхлэх үед өчүүхэн баяр баясгалан илүү сайн мэдэрч бүтээлч чадвараа нээж амар амгаланг олж авдаг. Тэр мөчөөс эхлэн та бусдад хайрыг айцаар босов, харин дотоод дүүрэн байдлаараа өгч эхэлнэ. Энэ бол хувиа хичээх үзэл болон сэрэлтийн хоорондох гол ялгаа юм. Хувиа хичээх үзэл нь дутагдлаас, харин сэрэлт нь дүүрэн байдлаас үүсдэг. Өөрөөсөө асуугаад үзээрэй. Та өөрийнхөө жинхэнэ хэсгээс амьдарч байна уу? Эсвэл бусдад зориулсан жүжиг тоглож байна уу? Та бусдад дүүрэн байдлаасаа өгч чадаж байна уу? Эсвэл өөрийгөө шавхаж байна уу?
Хариулах гэж бүү яар. Зүгээр л энэ асуултатайгаа хамт бай. Юунг хэлэхдээ амьдралын хамгийн том давуу тал бол өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олох явдал юм. Үнэн хайр, амар амгалан руу хүрэх зам бүхэн эндээс л эхэлдэг.